За тэгэхээр манайх зөвхөн movie recap-аас гадна Back to the Future гэх контентоо хийж байгааг мэдж байгаа баха. Одоогоор 2 дугаар орсон байгаа. Мөн Project M сувг дээр подкаст ч гэсэн оруулаад явж байна. Энэ сувгийг маань subscribe хийгээрэй. Доор линкийг үлдээч. Эхний дугаарууд Jackie Chan, Michael Jackson гэх хүүхэд насны салшгүй нэг хэсэг болсон шүтээнүүдийн талаар ярилцсан бол үүнээс цаашлаад ямар ч категорид хязгаарлагдахгүй олон сонирхолтой сэдвээр ярих бодолтой байгаа шүү. Тэгэхээр subscribe дараад хонхоо хасаагаарай. Мөн одооноос буцаад идэвхтэй ойр орхон бичлэгээ хийгээд явах болохоор хамтран ажиллахыг хүссэн хувь хүн байгууллагууд зүгээр шүү миний мөнхлөө гэд Instagram руу бичгээд болно шүү. За тэгээ бүгдээрээ бичлэгээ эхлүүлээ. За тэгэхээр The Cursed гэх 2020 онд гарсан хоррор триллер жанрын K-драмаг энэ удаагийн бичлэгээр танилцуулж байна. Гол утга санаа нь цувралын төвд нэг хараал гэдэг элемент бий. Хүний нэр, зураг, эд зүйлэрэн дамжуулж харааж бүр өвхөлд үргэж чаддаг хүчний тухай гардаг. Тэгээ гол асуулт нь орчин үеийн технологи ба эртний харанхуй үжих хоёр зүйл нийлбэл юу болох вэ гэдэг юм уу та. Ихэнх энэ төрлийн цуврал эртний домог түүхэн цаг үе зөвхөн сүнс чөлөө талдаа байдаг бол 2020 онд гарсан The Cursed нь орчин үеийн корпорац хэвлэл мэдээллийн ирэн дээр хараал, зан үйл, шаманизмыг нааж өгсөн гэдгээр өвөрмөцөө. Дээрэс нь уршиг нь бага хурдан эмнэлтэд болохоор ер нь үзэхэд дайггүй. Романтик шугам гэхэр зүйл бараг л байхгүй. Тэгэхээр хайр дурлал инээдм хайжвал энэ драма бол биш байх нэ. Гол санаа нь нэг өгүүлбэрээр хүний шунал, эрх мэдэл, далтын хүч гурван нийлбэл ямар хар нөх үүсгийг харуулсан триллер K-драма. Та бүхэн таалагдвал лайк, комент сайн үлдээгээрэй. Таалагдж байна гэвэл зовоохгүй үргэлжлэлийг хурдан оруулнаа. Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Харанхуй шөнөөр уулын зам дагуу нэгэн машин учир битүүлийнхэн явж буугаар кино маань эхэлнэ. Машинд явж исэн хоёр хүний маань GPS нь сайн ажиллахгүй төөрч бүдэлж явсаар эцэст нь говийн ганц айл гэдэг шиг нэг үл таних ганцаар орших байшин л хүрээд ирж байгаа. Ажиглаад байгаа тэр байшин дээр нэг удган л амьдардаг болтой. Гэрт нь орохоос ахуулаад хаасаагүй бөөгийн зан үйлийн хэрэгсэл байж байгаа юм тэр. Тэгсэн мань хоёрыг чинь сургалж ирсэн хүн нь удгын ихч биш, түүний охин байж л дээ. Түүнийг маш хүчтэйг сонссон учраас төөрж бүдлаач чамаагүй хаа холоос зорж өөрийг нь хүчрхийлж араар нь тавиад байгаа үзээдэг нөхөртөө хараал хийлэхээр ирсэн юмсан ч. Хараал хийнэ гэдэг нь тийм амар зүйл биш бөгөөд хараал хийлэх хүнийхээ зураг, ханзаар бичсэн нэр, хэрэгжилжүүлсэн эд зүйл нь хэрэгтэй байд юм байна. Үүнийг мань хоёр алужээ бэлдсэн тул ийхүү зан үйлээ эхлэхээр л боллоо. Удгын ихч маань өргөл барьц болох төлбөрийг аваад арын өрөөлөгөө ортвол охин нэлээд хүнд байдалтай хөвтөж байна. Уушлаарай охин минь дахиад хийх хэрэгтэй байна л гэд их хэцүү. Охиныхоо өмнө хичнээн гимсэн чадвараасаа болж олонний дунд орж ажиллаж чадахгүй тэдний хувьд мөнгө олох цорын ганц арга нь энэ учир өөр яах ч аргагүй болтой. Арын өрөөнөөс гарч ирэл зан үйл нь амжилттай болсны дуулгаал явуулахад өнөөх хоёр гарсан даруул нэгнийг нь усан мессеж ирэн харахад нөхөр нь ухаан алдаал эмнэлэг түрэгдсэн л болж таарж байгаа. Үүний дараахан удгын ихч маань арх хүн гадаанаа сууж байхад нэг л муу совын төрж үүний дагаал охинч ээжээ болохгүй аюултай гэсээр л зүуднээсээ сэрвэ. Тас хараар хувцалсан нэг эмэгтэй ээж тэр бөөх хүний хувьд ямар сайхан байралд байрлаж байгааг нь гайхан ирж байна. Тэрээр үзүүлэхээр ирсэн хүн биш гэдэг нь угаас харагдана. Өмнө нь хийлгүүлсэн хараалын төлөөсийг төлөвлөхөр ирснээ хэлээл тэр дор нь өөрийн гар дор хүнээрээ алуулчихваа. Энэ бүх явдлыг харсан охин айс андран хурдхан зүгтээс нэлээд зайдуу очоод эргээд тартал байшинг нь үнс нуран болтол нь шатааж орхижээ. Хичнээн онцгой хувьдстай хүчрхэг байсан ч нэгэнт болоод өнгөрсөн цаг хугацаа хүний ань насыг буцааж чадахгүй тул өөлн зогссоор 10 жилийн дараах үйл явдал руу кино маань шилжиж байгаа. Хөгжид цэцэглэлтээр дүүрэн томоогоо хотын гудамжид улаан цамцтай халмиг үстэй хүүг сууж байна. Гарт нь байх улаан сувнаас нь харахад манай хараалж охин мөн л болтой. Манай киноны бас нэг чухал дүр энийг ч сайн хараад аваарай. Жүнжийн сонины газар ажилладаг эрх мэдлэг хүмүүсийн төлөө дуугаа өргөсдгүүлж имжин хий. Тэрээр хэн мэдэхгүй хүмүүст ямар шалтгаанаарч гэдгээ мэдэхгүй барьцаалагдаж зодуусан залуус ярьслага аван сууж байхад ард нь жин захирал байгааг баттай айлж байна. Учир нь тэр захирал тэнд инээд алдан хар зогсгын хажуугаар маш хурц хүчний үнэрч ханхалж байж. Бэлтгэсэн мэдээгээ ажлынхаа дараа нарт үзүүлэхэд тэднэр нь нэг тоодоггүй. Прокуророос нотлох баримтгүйгээл хаасан байгаа хэрэг дээр анхаарлаа төвлөрүүлмээргүй л байгаа л та. Үүнд нь бухимсан тэрээр нэмэлт мөрөлгийн баримтуудыг үзэхээр цагдаагийн газар руу явбаа. Энэ хэрэг дээр нэмэлт мөрдөн байцаалд явуулаад буй энэ мөрдөгчийг чуна гэдэг. Гисэн идэж прокуророос хаагдсан хэрэг дээр хэрэггүй цаг алдгаа бойл гээл чиглэл өгч байгаа. Ард нь яалч хүн нэг л том юм болол байна да. Сэтгүүлчигч мөрдөгч ах хоёр маань ихтер нөхөр юм байна л та. Нөхрийнхөө ажил дээр солих хувц эдрийн авч ирэнгээ мөрдлгийнх нь үйл явцыг судлаастай. Нэг нь мөрдвөл нөгөөх нь сурвалжлал. Жинхэнэ гар нийлэн гэдэг чинь л одоо энэ байх та.
Гэртээ ирсэн чинь баг нохоо хороо аятай. Мань хоёр гэртээ баг байдаггүй нь мэдэгдээд байгаа байхгүй юу? Ажлын өрөөндөө нөгөө л хэрэгэ мөрдөд суугад нь нэг нууц зурус ирсэн байна. Задлал харахад жин захирлын талаар уулзч хэлэх зүг байна л гэж байна. Оройн сэтгүүлч чинь нэг дарга нь тансаг зэрэглэлийн газартал хүнтэй уулзаал сууж байна. Юу гэх нвэ гэсэн чинь нөгөө барьцаалагддаг гарыг харлуулах даалгавар авч гинэ. Энэ угаасаа бүтгүү гараж мэдсэн. Энэ хооронд зурвсын даваа сэтгүүлч маань уулзахаар төгсөн өндөр очоод манай охин сууж байгаа. Тэрээр жин захирал бол хүн бишээ хорон сүнс гэж аваа хийчлаа. Сэтгүүлч маань юу гээл итгэвд тодруулаад асуув штт. Нөгөө талд хөгийн ойрымчин захирлаа муулаас дээ. Жохон тэний юм шиг байгаамаа хүн зодолж байж өөрөө очоод хараа зогсож байдаг. Бас нэг нууц охин компанитай тэрэн сүнслэгдлийн зөвлөгөө өгдөг бөө захиралтай. Улсын шилдэг IT компани бөөс зөвлөгөө авдаг гэсэн шиг. Арайг сэжүүртэй болох нь гэж найдаад оцсон чи өөдөөс нэг сурагч хүнийг хорон сүнсэнд эзэмдүүлсэн. Одоо хорон сүнс болсон гэж яриад байгаа сэтгүүлч хүний урам нь хуг штэ. Миний дүү одоо сурагч юм байж ийм юм яриад явахгүй. Харж жилийн ухааны юм болоод байж итэл би бол хараал идэг гээл урам хугарч ядж байхад бүр уур хүргээд авсан. Маргааш өглөө сэтгүүлч ихч маань жин захирал дээр очиод яриа авах гэтэл хачин амир царайтай чөтгөр болол өөрлөн дайрж гинэ ухааны юм зүүдлэл босоод ирэв. Тайвшрах санаатай интернет авсан чи өөдөөс нь нөгөөмө зодуулдаг гарыг чигтэйгээ харлуулсан мэдээс үүдээстэй. Одоо яах вэ? Нөгөөмө залуу нь мэдээгээ харж хямраал хэдэн шил юм гусчаал баг галзуу урд киноны хэсэгшэлийн болж байна. Сэтгүүлч их залгаал тайвшруулах гэсэн биш уламд ордноо. Ингэж арай нэг юм жин захирлыг яаж 10 жилийн дотор ингэж томорсон гар бараа нууцыг сэтгүүлч ихчэд хэлэх гэтэл нэг л сонио өөрийнхөө биеийг өдөрдөж чадахгүй байх шиг хэрнээл машинаа ухраагаал хавцлаас нисчлээ. Энэ бол яалтчгүй жатгаж. Игч бол ажил руугаа хаалга савж ирвэл даргадаа тэр мэдээг хэдэр битсэн мө хогийн амтыг гэж элдвэрээр нь хараж гарлаа. Нөгөө гар бол сийхгүй. Үххээсээ өмнө чамдаа юу гэж ярив гээл уц өдрийн шалгаал цонхныхоо өшгийг хааж байгаад игчийг маань юу боогоод эхэллээ шүү. Задлангийнх нь хариу гарахаар согтуун машин байрж байсан гээл чамаар мэдээ бичүүлнэ. Хохин чамаас олж өгсөн хэрэг мэдж байдаг. Яаж юм хүний дор өдөө хөтлөө ажиллаад исэн юм бэ гэгч минь. Тэгсэн харин гинт нөгөө охины хараалж гэдэг нь бодогдвол даргийнхаа балны таглах хуснаа нэрийг нь хятад ханцаар яаж бичдгийг асууж мэдэж явбал ажлаасаа гараад хараалж охин дээр маань ирвэ. Нэг нь чийцэн гар одоо зүгээр жатгадуулт юм байгаас тээ. Хараалж охины гаран дээрх улаанхийн тодорч салаалал эргэн тойрон анир чимээгүй болж байгаа л болчлоо л гэж авч байна. Энэ үед бид хараалж охины нэрийг Пекс Хоожин гэдгийг мэдэж авч байгаа. Сэтгүүлч ихч маань гэртээ ирээл удаагүй байтал нөхрөөс нь дуулга ирсэн ч авсангүй. Юу болсон байгаа нөхөр нь эднэртэй санаа зовоо машиныхаа улаан цэнхрээ асаачаал яараа явж яхад санаа зовоол байсан шалтгаан нь эхнэрийн ажлаас дуулга ирсэн юм байна л да. Яваад ортол нөгөөмө дарган цустайгаа утгалдаад хамаг бие нь юу ч гоо мушгирлцсан байж дгүй мөн. Жинхэнэ утгаараа мөчийн санжигнуулна гэдэг нь л энэ баг. Яг юу болоод өнгөрсөн бэ гэхээр нөгөөмө сэхүү гарч ашгүй тэрнийг юм үхэ таадад аштай юм боллоо. Цаашд болох зүйлсийг би өөрөө мэдээ зохицуулчаа гээл уцаар яриад дуусаад арилаасаа гарах гэтэл офисийн гэрэл учир битүүлгээр мааслаа асч унтраал. Ингээ айсан хүнд арал хөдөлж байтал гинтл хамаг биеэр нь маш хүчтэй таталт өгч мушгиралдаал ирж байгаа. Хамгийн аимшигтай энэ бүх мөчөө тэр үхэлгүй амьд байсан ба бүх ясны хугарч бодрох хүртэл зовлонгоо мэдэрсээр л байсан юм. Ингээ мөрдийн шалгах ажиллагаа эхэлж түүнтэй тухайн өдөр уулзсан бүх хүмүүсийг байцаага болоход сэтгүүлч ихч маань угаасаа хамгийн сэжигтэй итгэл бол таарж байгаа юм байна л да. Яагаад вэ гэхээр тэр өдөр айхтар хоорондоо муудалцсан гэн бүх ажилчид нь хэлчихэж. Байцаалт болоход муу хэдэн ажилчид нь хин одоо ахлынхаа эхнэрийг байцаах вэ гэж толгоогоо шаа зогсноо. Хэцүүч л доо. Мөрдөг шах маань хараа иймэрхүү юм болно гэж мэдсэн юм шиг ажилчид дээрээ ирээл хамгийн ажилдаа тууштай нэгэнд нь эхнэрээс нь мэдүүлэг авахыг даалгаад өөр амьсгалыг эвтэйхэн зөвлөлөөл авдаг. Нөгөө талд харин Forest компани хурал болж байна. Яагаад нөгөө жин захирлын компани واخгүй юу? Туслахын утсан дуулга ирснээр хурлыг төр өрхөн ярихад Сику гар хүссэн. Мөн өөртөө нь уцаар ярьсан тэмдэглэл байгаад бол мэдүүлэг авах нэ гэж бас нэг нохоон залгаал мэдээлэл өгöd байгаа. Төд удалгүй сэтгүүлч ихш байцаадаж эхлээ үдээсөө уулзаж маргалсан талаараа мэдүүлэг өгдөг. Гэхдээ мэдүүлэгтээ хараалж охинтой уулсан талаараа юусоо ярихгүй штэ. Мэдүүлэг дуусмагц яаж өгсөн талаар нь олж мэдээ бүр шок. Зүгээр өөрийнхөө сэтгэл санааг засах гэж сайнж мэдэхгүй охинтойгоо уулзнаа нь ийм үр дүнд хүргэнэ гэж төсөөлөөч гэн ойлгомжтой. Жин захирал хэргийн материалууд ирэхэд мань зөгцийн зургийг хараашууд Далдын өвчтэй холбоотойг мэдээ өөрийн нууц охин компанийнхаа бөө захирал руу хурдан холбогдоход даалгадаг. Оройн хэргийн задлан шинжилгээний хариу гарч хохирогч нь бүх үе мөчний хөврөлтөд хугарч цэвэжний ясны имэрхэн эцэст нь нурууны ясны хугарснаар амьсгал хураасан талаар мөрдөн байцаах албаны хэдэд мэдэгдэж байгаа. Онц зүйл цогцоос нь ерөөсөө олдоогүй ч тархинаас нь хар тамнаас л илэрдэг нэг бодис илэрч. Тарих өөрөө тэр бодисын баг зэрэг ялгаруулдаг ч ердийн хэмжээнээс бол их бас хар тамхи хэрэгэлсэн гэж үзэх гэхээр арай л багдаад байдаг. Айгүй сонио.
Харваас нэг бүтлгүй юм нисэх буудлаар мэдэн бодлол гүгээд ахи хүн хайгаалаа голт уцаар яриад байгаа хэрнээл өнөх өнөө олохгүй. Салгалж арай гэж олоод ч юм уу тараа ч юм уу уулзгаад манай хараалч өхний ээжийг алуулдаг хүүхэн гэгээн дүрээрээ шүү. Анхаагүй өнхөөгүй машхууны гэрбүү хурдан явъя гэсэн машинаа хүртэл ачуулчих. Тэгснэ таксист дуудаагүй байх юм аа бүтггүй. Жүүн ахлах гэртээ ирээд ихнэрлүүгөө залхатал шокноосо бүрэн гараагаа сэтгүүлч ихч маань хэргийн уушрыг олохоор хараалч охинтой уулзах гал хүлээж шүү. Уцааш таслаад амрах гал хөвтөж байгаа л гэрээс нөгөө сийхүү гарын балны таглаг олчж байгаа маа. Игч бол охиныг мөрдөж байгаа л хідэн гаруудад баригдаа явахыг хараа яарал араас нь очтол хараалч охиныг маань хідэн бацаанууд ээрлэлж ихтэйх хинээр оролцож байгаагаа мэдэхгүй л байна да. За тэгээ игчж ирж асуудал нэг л биш болоод ирэх үед манай охин нэгнийх нь гараас барайл нам жатгachж байгаа байхгүй юу? Хамраас нь зогсолтгүй маш их хэмжээний ус гарч биеэс даахгүй хэмжээнд хүрээл зүгтаахгүй яах вэ? Жин захирал дээр нөгөө шулан ирээл жигтэйхээ уулзлал байхыг ботход нууц охин компанийн бөө захирал нь энэ л бололтой. Ингээ нөгөө хэргийн зургуудыг үзүүлэхэд бөө захирал юу ч болсон шинжгүй жатгацсан байж дээ хөрхий цаана хүчтэй хүн байна л гэж байна. Солонгост бол анх юм хүчтэй хараалснаар байгаагүй юм байна л да. Японы төрмөлийн үед л ороод ирчих. Жин захирал тэгээ бүр гүлэг болцоо өөрөө жатгадуулах вэ л гээл. Иймэрхүү хараалаас хамгаалахын тулд эхлээд хараал хийж бүхэн юу ашигладгийг мэдэх ёстой. Тэжээжл түүндэн тохирсон хамгаалалт хийдэг байх нэ. Иймд оршуулгаас өмнө бөө захирал зан үйл хийж мэдхээр л болов. Захирлын туслах нь сийхүү гарын гэрийнхнийг хаг тархитал хойдохын уншуулах ухааны болоод гаргалчихж байгаа. Энэ хіднээс овоо гарууд юм уу? Имлэг рүү амьд дахиа барьцаа орж ирээл нөгөөхөө алдаал илдэж хөвөөд байхад л хинч бол байхгүй. Сэтгүүлч игчэд хараалж өхөө өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар ярина. Ээж нь удган байсан ч нэг их хүчтэй бол байгаагүй. Нөхөн түүнийг орхиод явсан тул 5 сартай охинод тижээхээр өөрийн сул дорой хүчээрээ мөнгө олох замыг сонгоо амьдрах явцдаа охин өвдгöd охиндоо онгод буулгаж өгч энийг хүчийг нь дуудаж л дээ. Жин захирлыг яагаад хорон сүнс гэдэг талаар нь асуухад ээж нь жин захирлаас онгод буулгаж өгчээсэн юм байна. Гэтэл хачиргалтай нь удалгүй жин захирлын хөсөлсөн хүмүүс ээж нь хөнөөсөн. Хаашаа явахаа мэдэхгүй жоохоо охин алхаалж ганц мэдчихсэн зүйл нь л тэндээ үлдэж болохгүй. Харваас ядар туйлцсан охин ганцаараа гудамжаар явж байхад томчуудын нэг түүнийг тоосонгүй. Хожимын зурагтаар жин захирлыг харж тань уулзгаар очиход ээж нь түүнд маш хүчтэй бүгд төрийн сүнс дуудаад өгснгийг мэдчихэж байгаа. Ингээл сэтгүүлч ихчиг жин захирлын 3 юмыг олж ирээ хараалуулахыг ятгаад байх зур бөө захирал зан үлээ эхэлсэн тэрнгээр нэгэн болно. Ойрлж хашгирч өсөр дэвхцээр хараал ихэд ашигладаг 3 хэрэгслийн талаар мэдээл хараалч охиныг яг хэн болохыг харахын даваан дээр хүчин дийлэхгүй хойш идэгдэх зэр. Тэр хаваар нэг яаваа юу болов эмч дуудараа гэж сандарч байсан муу хүн өгдгүү гихзээр нөгөө муу шуламж зөвөр нулимаал босоод ирж ин да. Үргэлжлүүлэн киноны 10 жилийн өмнөх хэсэг гарах ба жин захирал маань их нэртэйгээ салахаар уцаар ир зогсноо. Гэтэл ээж нь гэж бөөн шүтлэг болсон хүн ирээл сүнсээ хариусаа онгод дуудвал ухаан юм гээл чирээд аваа авчлаа. Ийхүү хараалж охины маань ээж онгод дуудах зан үйлээ эхэлж байх зур охинын цаанаас нь сэмэрхэн хараалаа. Нилээд удсны эцэс зан үйлдээ ус жин захирал сөүл рүү буцаад явах үед нь машинаас нь их л сонин өнөр хангалахын зэрэгцээ нэг харс өдөр түн рүү шингээ орчихсон тэрэ. Холын замд ядарсан зэрэг хэсэг машинаа зогсоогоод байж их зур бүр нэг сэгцэн хүн хажууд нь машинаа тулгаж тавиал яваад өгдөг. Жин захирал чинь тэнд машинаасаа бууж чадахгүй уур нүрэл хараагаал нөгөө хаалгараа чүү дамжин бууж агараа амсгалж байхад нь толгой нь хүчтэй өвдөө эргэж чихэн хүртэл шуугаал эхэллээ. Мань хүн энэ үед ядруухан байсан тул хөл дөрөө босч гал ийш тийш уцаар яриад байж идэл нөө сэгцэн хүүхний тэрч байсан нохоо нь өөдөөс нь хурж ирэл хуцаад байна. Цаана эзэн нохоогоо хайж байгааг хараад нохоог нь тэрч аваад аваачиж өгөх гэж алгэж бодтол хавцал руу шидчихэл инээд алдаал яваад өгөх юм аа. Энэ үеэс л түүний биед шүгүүлсэн чөтгөрийн сүнс түүнийг эзэмнэж эхэлсэн л нэж. Одоо цаг үе рүү үйл явдал шилжихэд бөө захирал жин захирал руу залгаад өөрийнхөө ямиг хүнд өгч алдаж болохгүй мөн энерги үрж болохгүй хэдхэн хоног үлдлээ гэж учир битүүлэг зүйл яриад өнгөрнөө. Үүний зэрэгцээ мөрдөгч ахын туслах нь юу юугүй хүүхдтэй болох нь. Нөхөр нь хэцүү ажил хийж буй тул эхнэр нь одоо хүүхдээ бодоод ажилласаа гараал гэж шахаад байгаа. Эхнэрээ эмнэлэгт үзүүлэх гээл шүнээ ээлж ахлагтайгаа сольсон хойгоор нь ахлах нь хотголуулаад нэг үл нь ажиллагаагүй болчихжээ. Ийм учраас тим чамар ажилласаа гарлаа гэж хэлж чадахгүй. Эхнэрт нь бас шууд буруу өгч болохгүй л байгаа. Нөхөрт нь юуш тохиолдож магадгүй учраас ингээл байгаа байхгүй юу? Маргааш нь мөрдөгч ахт аргатайгаа уулзал хавцлаас машинтайгаа нисэж өгсөн ахын хэргийг цааш мөрдөг гэтэл дарга нь хаал гэж байна. Мөрдөгч ах маань бол бусдын гарт орж хар тамхи хүчээр хэрэглээд нас орсон гэж үзээд байгаа. Хөөхий тослох нь ажлаас гарна гэдгийг хэлэх гээл бэлдэж байгаад ахлахаа хараа шууд болчихноо. Ажлаасаа хийнэ л гэж мэдсэн хөөхий дөө. Нөгөө тал сэтгүүлч игч маань ажил дээр тушаал дэвшнэ. Сику гарыг орлоо бүх хүн баяр хүргэж байгаа ч игч бол дотроо гимшээстэй. Өнөө захим сайтын компанид бол их хөдөлгөөн өрнж байгаа.
Жин захирлын өрөөний бүхэл хэрглэж үсэн эзүүсийн битүүрмжлэл бөөн сүр. Бөө захирал бол тэнд ямар ч чибуухан намайг давхар хараал хийгээд байна гэж битүү судалгаа болж явах зур жин захирлын туслах хийж таарваа. Захирлаа санаа зовоод түргэн сахиус сэлгэмээр байна л гин. Эмнэлэг төрөл оншийн тодорхойлсны дараа л эмчилгээ хийдэг байхад юу солиороод байгаа юм гэж шууд гүйлж байгаа юм чи. Ахлах маань гэрээсээ олсон багны таглагаа туслахтаа шалгуулаар өгсөн байсан тул туслах нь хэргийн материалууд дундаас балыг нь олоод тагийг нь харуулж байхад нь өнөөх захирлын туслахын нохой нь яг таарчлаа. Одоо цаашаа матаал аалж өгөн дөө. Үзэгний тагийг хүнд байсныг нэгэнд олсон тул жин захирал залуусаа хөдөлгөөл эхэллээ. Сэтгүүлч ихч маань нөгөө сихүү гарын өрөөрөө нүүн өмнөх болсон явдлаа санаал бөөн травма. Ядж байгаад хараалж өгнөөс баймаа харах хэрэгтэй байна гэж зурвас очоостой. Оройн мөрдөгч хахтаа туслах нь яриад үзэгний таг сихүү гарынх мөн байсан бас өнөө захин компаниудаар мэдээлэл өгөх хүнтэй уулзах гэж баадлаараа хэлнэ. Тус байгууллагын захин платформонд хараалын ой гэх апп байдаг ба түүний хүмүүс ашиглаж хараамаар байгаа хүнийхээ тухай постлж бус хүмүүс дагаж комент хэсэг дээр нь харааснаар тэр нь биелдэг гин. Энэ нь тухайн үед хэрэглэгч нарт ихээхэн таалагдаж маш алдартай болсноор компани гинтл өгчөж мэдүүлэг авч дуусны дараа харих зур сэтгүүлч ихч залгаал хэргийн зургуудыг явуулж өгөхийг гуйхад эхлээд болохгүй штэ гэж халгалж байгаа л нэг явуулнаа. Гэрийн гадаанаа ирээд ахлах руугаа мэдүүлгийн талаар мессеж авч байгаад их нэртэйгээ жимс авч ирсэн одоо орлоо олгээд ирнэ. Мөрдөгч ах сэтгүүлч ихч хоёр харин гэртээ хоёулаа нэг тэрэлтийн байдалтай. Нэг нь хүн хараалгалууд алдсан байдаг. Нөгөөх нь өссөн хүний эд хэрэглийг гэрээсээ олцсон байгаа. Ингээд төвчээр барагдсан нөхөр нь эхнэрээсээ үзэгний тагны талаар асуухад нөгөө тал туслах нь жин захирлын хүмүүст баригдчихваа. Сэтгүүлч ихч маань эцэст нь нэгэн нөхөртөө сикүү гарыг хараалгуулсан талаараа хэлэхэд нөхөр нь итгэж чадахгүй л эхнэрээ тайвшруулна. Удалгүй туслахын эхнэр залгаж туслах нь гэрлүүгөө орлоо гэж одоо хүртэл байдаггүй гэж санаан зовоол асууж байгаа. Туслах нь бол тэнд барыг алуулах гэж байгаа байхгүй юу? Эцсийн хүртэл балны тагны талаар ам нэхгүй байсан тул аргаа илүү хөндрүүлэхээр болоход мань хүн бас мөрдөгч юм гэсэндээ синхийг ашиглаад зугтчихж байгаамаа. Даанч зугтаж явсаар машин зам дээр очиод таг хөшөөд том оврын ачааны машин дайрлуулж гин шүү. Тэгсэн тийм жин захирал учруу баярлж өрөөл сүйд байснаа гинт л ухаан алдаал унаад өгөө. Эн чин бас зүгээрчгүй харааж маргаал байдаг юу гаргана штэ. Тэгэхээр зам дээрээс машинтайгаа нисдэг гар хүртэл энэ захиралд хараалуулаад өгсөн нь ойлгомжтой болоод ирлээ. Бөө захирал та энерги үрж болохгүй гэдээ байсан нь хүн битгий хараагаараа л гэд байсан байж таарах нь. Одоо л нэг ойлгомжтой болоод ирлээ. Мөрдөгч ах маань туслахынхаа цогцыг эмнэлэг дээрс хараад арай адил нулимсаа харж байгаа. Өөрийнх нь хамгийн ихтгэл туслах нь байсан юм хойно аргачихгүй үсттэй. Их нэртэй нь уулзаад бол нулимсаа барьж чадсангүй. Ажлаасаа гарах гэж байсан ч өөрөөс нь болоо гарч чадахгүй байсныг одоо л дөнгөж мэдчихэж байгаамаа хөрхий. Энэ бүхнийг хөндлөнгөө сарсан сэтгүүлч ихч маань жин захирлыг харахаар нэгэн шийджээ. Үүний зэрэгцээ бөө захирал Японы нэг нэртэй бөгөөс маш чухал мэдээлэл худалдаж авахар болов. Хэсэг бүлэг хүмүүс уулын үед мацаж нэг ламдрын хідэд ирж байна. Бөө захиралтай холбогдоод байсан хүн чинь энэ бөгөөд хідээс хэрэгцэд бараг авахар ирсэн нь л инээж. Мөрдөгч ахын туслахын хэрэг мөрдөг ажиллагаа эд өрөнд байх зур гар утсны ашгүйнийг олж чаднаа. Бөө захирал энэ хараалч чинь нохон бүгжтгөр инугами байжээ би олсон шүү гэл бөөн баяр. Энгийнийг сахиусаар хамгаалтаж болохгүй тул Скумогами гэх онгод тэнгэр дотор нь орших авраг бөмбөрөөр л хамгаалт хийхээр болов. Бөмбөр нь нөгөөдөр Японоос ирэхэд бол 2 хоног хинтээж уулзахгүй хинэж мэдхгүй газар нуугдахаар болно. Өрөөнөөс нь гарч ирэл муу туслахын учиргүй боож ханд наагаал захирал өчтөр хамаг энерги ашигласан байна. Чи мө үнэн зүтгэж чадахгүй нөө гэж алхаж шүү. Нөгөөх нь шулмын хоёр бүлтрэх гэж байгаа нүдийг хараад бүр гүлэг болж гинөө. Хараалж өхний маань асрамжийн газарт хэдэн хэлбэр гараад ирсэн хандив өргөж ийн гэл бөөн сэтгүүл цуглуулсан. Хүүхдүүдийг бол тоохгүй түлхэж унгааснаа. Хүүхдүүдээ хараач би халдвар авчвал яах юм гэл орилж морлоо. Хараалж өхөн маань ажиглаж байгаа л хэрэглэжсэн бэлийг нь хусах гэсэн их залгаал ашгүйний тасалд болжоо. Цагдаагийн газар мөрдөгчийн туслахын утсан дээрх мэдүүлгийн дуу хураагуурыг сонсоо хуралдаж байна. Дотоод ажилчдаас нь хохирож гарсан тул цагдаа нар одоо л өнөө захин компани руу эрчимтэй дайрхана. Сэтгүүлчигч адгийн новшийг хараа удахгүй юмнуудыг бэлдээд өгнө гэж шийдчих. Бидний хэрэгэлдэг юмыг эсрэг тал нь мэдсэн гээл охин боо шууд жин захирлийн тал нэлээд хүчтэй удсан байгааг анзаарав. Сэтгүүлчигч маань хүн өсөлцөн жин захирлийн хувийн жолоочтой нь уулзуулаад эдэж хэрэгэлдэг зүйлээс нь туулгуулч гээл үзхэн зэрэгцээ эрхлэгч болсон хүн компанийн зүгээр нэг нэвч шув судлуулж байна. Бөө захиралд бүтлгүй туслахын судалсан мэдээлэл танилцуулах зур шулам зүгээр тархиа ажиллаж байгаа л хараалж өхнийг маань хаана амьдарч ирснийг мэдээд авлаа өөбөр. Сэтгүүлчигч жин захирлийн анх эхлүүлж байсан бизнесийн газар дээр нь очоод захирлын хан нэрийг төвөггүй мэдчихэж байгаа. Жин захирал оройны уулзалтай байх зур хувийн жолоочин дэлгүүрээс нэг удаагийн асаагаар худалдаж аваад буцаж тосож аваад гэрт хөрүүж өгөхдөө унтж байгаагийн далинд бол сэмээрхэн солиод амжина. Их үйл хэрэг бүтээсэн хүн одоо бушуухан сольсон бараагаа өөх гээл явдсан байгаас тээ. Жин захирал нь бас зүгээр гэрлүүг орчихгүй. Тамиг татах гэж байгаа л түрүүхэн асахгүй дууссан байсан асаагуур нь шинээр солигдсныг мэдээ шууд туслал руугаа залгаад өөрөө юм алдснаа мэдэгдэв. Азар Японоос шидтэй бөмбөр нь ирсэн байсан тул шууд зан хүлээ бэлдэж эхлэх нь тэр.
Өнөө мүдгүй өгөх гэж байгаа хүн одоо хамаг хурдаараа л бөө захирал руу явдсан байгаа сте. Сэтгүүлч ихч маань гэл асаагаараа аваад хараалж охин руу хөдөлнө. Хоёр тал бие биетэйгээ юу юуг уралдаастай. Захирал чүвэ офис руугаа орохдоо зэрэгцээд хараал хэрэгжиж эхлэв. Бөө захирал яралтай хариу арга хэмжээ авч тэр дорн зан хүлээ эхэлнэ. Ингээд маш хүчрхэг хараалчийн эсрэг маш хүчтэй зан хүлийн хэрэгсэлтэй удааны дай эхэлж байгаа. Бүхэл эд хогшлон жижигнэн хөдөлж шил баар хаарахын зэрэгцээ онгод тэнгэрийг агуулгч бөмбөрөөр хариу дарилт хийж эхэлнэ. Энэ хүчтэй тулааны эцэст хоёр тал хоёул туйлдж хараалж охины минь нүднээс цус урсаж эхлэхдээ зэрэгцээ онгод тэнгэрийг агуулгч бөмбөр хаг цуурж бөө захирал сөхрөө өнөв. Жин захирал босч ирэл хараалж охин яасан талаар бөө захирлаас асуухад магадгүй хариу хараалд өртсөн байх гэснээр эхний парт маань дууснаа. За тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Та бүхэн таалагдсан бол лайк сабдархаа бити мартаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.